Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Хүмүүлийн биед хоруу чанаргүй олон улсын стандартад нийцсэн тархины бэлтгэл юм аа. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Малын мөртөө өглөөний талд нар тусаагүй байхад малгааныхан сорон дээр туяа тусхыг үздэг эртч Монгол бий. Манхан улсын оройд нар тусгаас суртаж адуундаа мордохтон мандах наранд зүг давхиж зүгэн гаргадаг өглөөний Монгол бий. Тий болгосон нарны алтан цэцэргээс өрсөж мандсан өглөөний Монгол би тэнгэр газрын хооронд өчнөн жил оршихтон нарнаас уртж ирээдүйдэн яарсан эртч Монгол малчин бий. Тийм ээ. Өглөө эртний наран хойд уулын толгой туяархаас уртж малчтын ажил үс хэдийнэн эхэлсэн байдаг. Эрт болсон хүн нэгийг үзнэ гэдэгчлэнгээр үүрийн гэгээ хаярхтаа уралдан босож цэвэр тунгалаг агаар амьсгалахын зэрэгцээ малаан бэлчээрлүүлэхээс өмнө тухайн өдрийнхэн өнгө байдлыг шинжиж аялал зүгт гарган идээшлүүц зэрэгэн мэдэж тооцоолох ухаан бол малчин Монгол хүний малч ухааны нэг ганцхан гаргалгаа. За энэ ч одоо 92 ч энэ тогтоохын хувьд бол одоо нэлээд дончлоо. Шинэ нэрс нутаг орондоо хэрэг дэсэж байна. Ой тайлбар шүү. Болцоо. Одоо мал сүрэг бол ер нь төллөөд одоо ер нь цэгцэрж байгаа үстэй байна. Энэ дуусч байна те. Энд өгчлөө. Одоо нэг зөөхөн юм байх шиг байна те. За. Ер нь төллөө дуусч байна те. Мал анхандаа бол одоо их хөрөв баг хөрөв гэдэг одоо нэг 2-3 хэсэг хуваацсан байсан. Одоо ер нь хэд ч хэсэг байна? Одоо манай 2 3 хэсэг. Савайлтсан байна. Баг хөрөв байна, их хөрөв байна. Савайн тэр орд явна. Энд их хөрөв нь байна. Баг хөрөв нь тэнтэлт юм. Зүүн. Салхи шуурга одоо хавсрах эдэр хэр байна? Сая нэг хэд 2-3 хоногийн өмнө хондог шуурлаа гэдэг. За. Аваа шуурсан. Өөртөө бас хавсрахтай байна. Ногооттой хүн зохиохгүй л үстэй тэгээд содгоогоор бас жоохон гараад байна. Тэгээд одоо яг ингээд сууж байгаа тарахад бол бас энэгээр бас ногоо хинзрээд соёороод одоо ингээд гарцсан байна тийм ээ. Тий. Өмнөх жилүүдэд батах танаа энэгээр ч ер нь салхи шуурга хэр хэлбэгтэй байсан. Энэ жилийн ямар хуваа байна харьцуулахад? Энэ жил арай жоохон салхитай байна. За. Энэ жилийн шороо мэлий шүү. Сая чиний тоног овоо шороо шуураад. За. Өнөөдөр л энэ нарыг гайгүй. Сайхан тогтоох юм.
Хавар одоо их салхилууд одоо бас бага мал их зутрах уу? Зоторно. Хоргоо шиг салхинд тас жоохон ядарч. Таныг одоо яг мал дагснаас хойш хамгийн одоо хатуу хавар ер нь хэдэн онд тохиолдож одоо санаж байгаа зүйлээс яриул. Нодлын актер шуурга болсон да. За. Нодлын хавар нэг шуурга болсон. Тэр үеэр одоо мал хуу яах вэ дайжгүй. Дайжгүй. Тэгтээ тэгээд төл аваагүй. Шуурганд даруулаад нэлээд сайн даруулсан шүү. Нодлоо. Энэ жил нэг сайхан байна. Одоо та чинь хуучин бол одоо нэг ганц гэрээр байсан. Энэ жилээс бол одоо 2 гэрээрээ болоод авлаа. Өө энэ жил 2 гэрээрээ сайхан байна. Жил ирээд би хоргодоо энд энэ суван төгтөр хоёлоо өглөө 2 дэшээ. Манай энэ малчин сайхан чинь. Тэр хоёлоо үе чинь бэ нүгээс. Хүч тарамдах нь одоо гайгүй болж байна тийм ээ. Гайгүй. Тань сайхан болж. Одоо ингээд 5 сарын 9 гээл одоо зуны ихэнх сар гарлаа. Туслан руугаа ер нь хэдийгээр буух төлөвлөгөө байна. Одоо тэгээд 5 сар гаргаал тэгэл энэ хурга шиг хөнгөлж байгаа л тэгэл нүүндээ. Хонь малд ингээд явж байгаа л айл амтны нуусуудтай танилцсан. Нутаг нуусуудтай хэр танилцж байна? Нөгөө хойны бэлтээр дээр яг цог хойнд явж байгаа бэлтээр дээр уусуудтай танилцж байна танилцж. За. Тэрнээс илүү таньдаг болсон биз дээ. Одоо зургатаар гаргаад энэ явахын ч одоо зургатаар гарч ирсэн юм байна гэж. Агад ордоос одоо юу ч хийлээ гэж таньдаг болсон. Хаврын салхинд бас өөр идээд сайхан борлсон шүү дээ. Саяд хэд хоногийн хавсарганд л жоохон ирлээ шүү. За. Уухай зэрэс өглөөний жоохон гайгаа тогтноо байж байгаа. Тэгээд өдөөс хойш уухай шүү. Анх ирсэн өдрөө л одоо 7-8 ч түл гардаад авцсан. Ихэнх нь ихэр юм гарсан. Одоо тэрнээс жоохон шир нь мал хэр ихэрлөө. Сойч нэг дээггүй. Одоо нэг 60 гаруй 70-ыг авцсан баг шүү тийм. Тэгс. Авцсан баг. Одоо яг энэ хишиг өндөрт ирснээс хойш одоо 70 түл та болоод өөрөө бичээр дээр гардаад авцсан шүү. Одоо тэгээд бас гайгүй болохтой сайн хүмүүхэн шуурхтай үед бол авчираад байгаа. Тэгээд гайгүй үед нь ч яг үдээ эхлээр нь байлгаж байгаа оройн юмсан хөнгөл авчих. Одоо энэ өнөөдрийн хувьд сайхан тогтоохон байна. Тэгэхээр одоо мал төлөлөө гэхэд заавал айхтар гэрлөө аваад явах шаардлага байхгүй. Одоо ингээд төлөлөө гэж ингэж харж байгаа л дээрээс орой хонь хоцогдол дээрээс баг хоньоо дагаад үрээд байж байгаа. Тэгээл Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Би мал сүргээ эрүүлүүлэхийн тулд энэ явуулахыг хэрэгэлдэг. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Эрх хүний дотор имэйлтэй хазаартаа морь багтнаа гэж сайхан үгвэ. Нэвтрүүлгийн оролцогч сугар доржийнхан гашир суман шийжиж очоод 1 сар гаруй хугацааг ардан үдэжээ. Сугар дорж хотороо малын ажлын хажуугаар олдсон зав зайгаан ашиглан өөрийн гэсэн имэйл хүртэл тохиороод авсан байна. Имэйлийн гөлөм дөрөөн түүний аавасан өвлөн ирсэн түүхтэй идэм байна. За та чи ирснээс хойш бас нэг өөртөө имэйл төгөөрөд авцсан байлаа шүү дээ. Энэ ямар тий өөртөө нэг юм имэйл төхөөрч авсан. Энэ яг хоо энэ нутгийн л яг хоо энгийн хот хэлж байгаа тийм. Энэ нутгийнхны л мод юм байл л жоохон өөссөн хүнд бол жоохон өнгөцсөн багтай шиг. Яас нэгээс нэг орон дээр бас жоохон тогтуур
талдаа бас муутай гэмээр байри. Манай баруун тийш чинь бол ер нь жоохон хүч сайтай. Энэ нутгийнхан чинь болохоор зэрэг ийм хавтгай өрхтэй юм л тогтдог юм байна. Манай баруун тишээр ийм бүлцгэр бүрхтэй одоо энэ жижиг бүрэн жижиг гэсэн үг. Тэгсэн үнээсээ хавтсан сайхан юм оожоо. Тийм юм илүү тогтдог. Тэгээд нутгийн жаншил өөр л дээ. Тэгэл яг хөө би нэг өөрт нэг юм одоо өөрт чинь автомат ааваас үлдсэн л одоо гөлөндөө. Гөлбөн тийм үү? Гөлбөн аавал одоо мал дээр байж захта хэрглэж ийсэн. Миний хүү одоо бас өөрөөгөө мэддгийм байл үү дээ. Энэ хүн мал дээр гарна гэж мэддгийм байл үү. За миний хүү нэг энэ гөлмийг л хатгалж явж байгаарай. Энэ дөрөв нас таны өөрөө хэлж байна. Энэ өөрийн дөрөв авчирсан дөрөв энэ бас лав энэ л одоо хүүхэд би хүүхэд жоохон хүүхэд дүүр морин сурж явах та энэ дөрөв хэргэлдэг байлаа. За. Тэгээд одоо тэгэл байж л байдгийг гэсэн чи харин өөр төдөө гарсан хэрэг болдго юм байна. Тэгээд нэг иймэрхүү юутай тэгээд яг хөө манай баруун тийшээ бол чи одоо нэг сур сайлмал илдээгүй болохоор зэрэг тэгээд нэг тийм жоохон юутай ашиг байна л да. Бэнц дээр одоо орлуулаад тийм одоо тэгээд нэг энэ сур сайлмалын улсууд бас хийсэн байна лээ нэг очрахаас хийцэн сорнууд байна лээ. Тэрнээс нь тэгээд бордоо гараад бордож ирж байгаа тэгэл хэд сур сайлаар жоохон юм хийж авахгүй бол энэ хөдөө орон төв суурин газар байна гэдэг чинь ерөөсөө сур сайл гэдэг юм бэлдэхгүй байсараад тэрнээсээ бас жоохон хөндөрсөн маягтай болчихдөг юм байна. Тэгэл яг одоохондоо бол нэг юм жолоос бол бүр нэг ирвэнээр шиг голтоо шиг ингэж хийж байгаа. Тэгэл ингээл байж. Хойд үлжээний ар дээр бол одоо сур хатаагаад тавьчихсан байна шүү дээ. Тэр сурнаас яг бордоос одоо гарах тэр илдэж яриад авахгүй юу? Хийхгүй юу гэдэг чинь. Одоохондоо жөр идээгүй ямар ч яваагүй тийм. Гортос юм чи яатсан чи илтгэж авахгүй байна л та. Сайхан боловсруулж байгаад одоо имэйл бүр янзтай болгож авах нь шүү. Тэгэл одоо өөрөө бол одоо энэ баруун тишгийн яадаг нэг имэйлийн мод байгаамаа. Бас баруун тиш тий. Тогтдог имэйлийн мод. Тэрнийга өөрөөгөө бас бэлдээд авчих хийчих санаатай л байна. Тавьчих санаатай. Энийг яг тэгэл бас хүүхэд багчууд одоо ингээл тарж хурж ирээл тохож өгөхөд бас ер нь бол тэгэл айлтал тэгэл хөдөө байж байгаа айлтал бол доор хаяж 2-3 имэйл байхгүй. Хязгаарны тий. Асуудлууд бол хүнд болно шүү дээ. Ингээд одоо цас шуурга янз янзын юм боллоо л гэтэл 3 тишээгээ паркет мордчихвол бол нэг 3 имэйлтэй л ядчих ил байхгүй бол хүүхэд багчул ирнэ. Аймгийн сайн малчин Очирбат бага залуу наснаас морин дээл дээр хийсгэж шандас хурдан хөлгмөрөн уй цай хажилд шимтэн орсон уяачдын нэгэн. Өөрийнхөө хичээл зүтгэлээр морин уйх энэ нарийн арга ухаантай эрдэмд шамдан боловсрч түүнийхэн үр шимэгж төрөвчээс нь хүртээд байгаа уяач нарын нэг. Уламжилт аргаар морин уйдаг төрөвийн уяачд моридон цагаан өвсөр голдуухан хоолтой уйдаг байсан цаг тун саяхандаа. Харин сүүлийн жилүүдэд адуу уйх арга ухаан уламж нарийсч уяа моридон жилийн дөрвөн үлрэлд шахам тэжээж зүчээ сарвчнд байлах болоод байгаа нь нууц биш юм. Очирбат ч мөн олонний жишгийг дагаж тэжээлийн моридор голдуухан наадах болсон тухайгаан бидэнд инхүү хуучилж байна. Яг жилийн 4 өдрөд анхан бол би гайхдаг байсан. Жилийн 4 өдрөд анх цагаан өвсөр оролж явах чинь 100 оролдоод нэг юм 2 оролдоод тэгээд л 7 сард оролдоод нам орлыг 9 сарын 1 2 оролдоод тэгээд байдаг байсан. Одоо бол яг л тийм болчихж байна шүү дээ. 8 9 сар хүртэл оролдочих гоота. Тэгээд жоохон 50 гоота. Эргүүлээд 10 сараас эхэлж нөгөө 150 сая-ыг бас нэг жоохон олсон юм эргэж барж байгаа. Тэгээд л хүчээр барж байгаа эргүүл тэжээлд оруулаа. Тэгээд яг жилийн бүтэн жил болоо тэгээд яг л үргэлжилж жил байна л. Дамруу юм гэж одоо байхтар. Уйдаг одоо дахиулдаг уйдаг мордиометрээр хайрлаад одоо бас нэг байнгын тэжээгээд авах бас нэг ундлага идэлхэнд бол хөнгөн одоо унж хөнгөрүүлж барах тиймэрхүү юм бол байна. Тий, ер нь тэгжил яахгүй бол таргалууд бол тэгээд болох гэж байна.
Ер нь жоохон хөнгөн талд нь л. Хөөч юм бол нэг цагаан усны адуу бол бид нар чинь бол таргалуулж байгаа тэгээд турааж ойдөг байсан. Одоо бол хөргөн турааж байгаа тэгээд л эргүүлж таргалуулж уях тал руу болчиход байна л. Адууны жоо нэг дигван тэгэл дотор нь онгорхой ойлгож тэгж л явж илээ. Намар бол нэг айхтар манайхан бол яваа сайлхын нэг уяа тэгээд энэ жилээс би нэг гол усанд нэг уйж үзэж юусын тэгээд ер нь л хамгийн гол нь зөв эхлээд л зөв унах нь хамгийн гол. Хамгийн гол сайн эхэлж зөв таргамарыг л зөв харлаа зөв заахаа эдэлж гээд тэгээд нэг салхинд намрын харуунаар нэг хэдий дэмэл дэвч чаа тэгээд үсэн задраад ирэхлээр болчихж байгаа юм байна. Тэгээд сайн шүцээгээд өмнөх насны өрөнтийг бол соёолоод тэгээд сайн зэхгүй тэгээд уяа мөртөө хувьд бол одоо мэдээж адуу малч уяачд бол морныхоо эрүүлэндээс нэлээд анхаарч байгаа. Тэжээлээ хийж байгаараас одоо вакцины тарилга энтриг бол бас байн хийж байна тийм үү? Тийм, вакцины ханиадны вакцины гэж байна. Энэтийг л хийдгийг. Хаяаны тосол хийн. Тэгж хөдлөг тэгэл ер нь унаж тэжээлгээ хорлоо унаж хөөс ижлэг ажил хийж байхгүй л бас битүү таргалж байгаа ялгаа болчих. Одоо завдлаас юм бол тэжээлийг яаж өгөх вэ? Өглөө орой. Хэр хэмжээгээр өгдөг юм? Хэдийн хил өгөх вэ? За нэг хил хэрстэй, хил гарan 2 хил хэрстэй гэл. Орой өглөөд нийс нэг 4 хил гарантай л болж байгаа юм уу? 5 хил шиг болж байгаа юм шиг. Тэгээ яг арай урдхан оролдох га дараа нэг жоох юу яа нэг үйл бас нэг өдөр өгөөд. Тэгээ ногоо үстэй болохлээр тэгээд зуны адуутай болж байна л та. Зундаа бол овёс өгөх үү? Өвөө шүү дээ. Ногоо гарсны дараа ч гэсэн ногоо гараад овёс. Энэ овёс бол одоо ингээд эдээс ингээд намар нэг сар гарan 2 сар шиг худалдаа тавьж 10 сарыг нь бүдий идэж байна шүү дээ эднээс. Одоо ингээд идээд их ч гэсэн энэ 100 ч одоо оролдсон тэгээд намар л нэг 9 сараар наадам зогсон тэгэн бүртэл энэ эдийг нэг 12 сар хүртэл энэ хоёрын хооронд Таван хошоо мал гэдэг буйн нь булаг шиг ундардаг төрийн 3 эрдний нэгдэ. Тэр дундаа молор эрдний хинжтэй адуу хэмээх амтан тонч нөөрний уянтай амтандаа гэж малчид ярьцгаадаг юм. Нээринч толгой дээгүр дүүхэлсэн цогтой сайхан хөлөг унчаад дагоотоо сүүний загссан өрөм шиг өнгө зассан адуу туугаад эсгэрчээ яваа адуучнаас хэн нөөр боруулж хэн бэргэх үлээдэ. Тэр чи битгий хэл бидний өвөг дээдэс эвэр номан эвшээлийн дэлхийн далыг дагуулхад адуу гэдэг намтан алтан туураараа ертөнцийн хөрсийг тамгалж Монгол гэдэг нэрийг дэлхийд танилцуулсан түүх билэхнэ бий. Ер нь түм таач явсан алж нутаг оронд явсан малаараа л хүнтэй танилцаж адуу малтай мөр мал үйдэг адуу малтай явдаг хүн төр түмтэй хүнтэй танилцсан хал явдаг. Адууч нь одоо нүүрний адуу бол их нүүрний үедээ амтаа гэж ярьдаг шүү дээ. Олон хүнийг бас уулзуулдаг. Малын тэнгэр хиймэртэй амт шүү дээ адуу гэдэг чинь. Та одоо мөр үйж байна уу? Би одоо 2010 жилээ уйсангүй. Одоо цагаан Баргны адуу гэж одооны тэжээлийн адуу хоёрыг л шал ондоо. Зүрлэхгүй тийм. Баргны адууг яагаад ч уяад барахгүй байна. Тэжээлийн адуунд орол би өөрөө тэжээл одоохондоо бол мал оруулж уяагүй. Уйчаад хамтаагүй л байна. Ер нь бодол байна уу? Одоо жоохон санаа л байна. Чөөхөд одоо сайхан бас тэжээлээ мөр дүүл жилийн жилдээ одоо мөр мал уяад бол энэ тэнтэл наадамд явж л байна. Тэгэхэд би бол уйж амжаагүй л байна. Яагаад тэгэхээр одоо тэжээлээр нэг тэгэхээр тэжээлээр уяад тавхгүй л чадж байна уу? Биднес чинь боргны үед би л багасаа мөр онсон. Боргны үед миний уйж исэн мөр бол 10 гаруй жил тавхгүй гэсэн. Одоо нэг тэжээлийн адуу болохоор чинь нэг 4-5 жил тэгсгээд л цааш нэр гарахгүй шүү дээ.
Тэг чин одоо 17 8 хүрсэн 20 хүрсэн жолоо алтны бол одоо юуг нь боо яаж ингэж гэдэг. Тэг чин одоо тийм бол байхгүй. 3-4 жил уяад л дахид тэр мөрнөр гарч ирэхгүй. Шинэ үеийн адуунууд гарч ирээд шүү дээ. Шинээр уйж байгаа, тийм уйж байгаа, давхиж байгаа адуунууд л гарч ирж байна. Тэгэхээр юу жаахан тэгсийгээд л дахид тэжээлэр уйж байгаахан уйхгүй л аадсансэгээл байна. Хүний байдал хараад юм. Ер нь явандаа бол уйх болох юм байна л да. Гашаал нутагч юм бол одоо өөрөө тэр гашарамгийн ядуу гэж одоо өвгөн ноёны ядуу гэж ярьдаг та. Өвгөн ноёнороо өгүүлсэн юм сайхан сум. Тэр одоо энэ хувьд бол одоо энэ нутагч өмнө нутаг гэж ярьж байгаа. Таны хувьд бол одоо бас гашаар ядуугаал энэ болцоо гэж байна тийм ээ. Бас өөр аймаг эдрээс одоо цус хэлбэж өөрөө байж зэрэг. Би үл хүн амьтантай ер нь адаа мал нь хойл солиод яддаг. Миний огшлын адаанууд бол дагмад адаа байна. Бөгөн огшлтой байна. Энэ шилб юу л ер нь ойр зүрийн адаа бол ер нь дотроос л тэг бүгэл айлаас л сэлбэж л явдаг. Тэрнээс гадна дотноос л гэж адаа мал бол авч оролж байгаагүй. Ер нь адаа мал өрөө мал сольж яваагүй. Ер нь болж ивэл нутаг дотроос л өрөө малаал нэг цусыг олдгож илээ чадчихвэл дотроос л адаа гарахаа хал гэж боддог. Тэг хуучин өвгөн ноён давхгүйж ийсэн одоо энэний удмыг л тасалчихгүй л цааш нь авч явах л зорилттой л бодлоготой л байна. Танай анхны залуучууд одоо надуугаа хэрэтэлж байна. Учрахын дагаа одоо намжаа хэтэр бол одоо адуун зах сайхан юм л. Одоо түрүү чи манаас нэвтрүүлэгт орохдоо хүртэл улсуудыг бас гайхуулаад авсан. Залуучууд бол адуунд бол ирэмгүй. Тэгтээ одоо яг мартайгаа малтайгаа харьцаад адаа маллаад явж байгаа гэх бол ер нь цөөхөн. Нуцэлэхгүй надад дуу. Одоо дуугүй машинтай л адаа мал хондроо эргүүлж явжтай юм бол. Тэр бол одоо их буруу юм байгаа шүү дээ. Тэр бол нь буруу юм байгаа. Наазахаа нэгэд мал таймер тэнхээс уухгүй явна шүү дээ. Цаашлаад ирэхэд мөр малтайгаа малсан мал гэдэг чинь хүн мал хоёр чинь хансаж явдаг амт шүү дээ. Тэгэхээр одоо би бол гол ер нь моророо малаа малж ивэл малчин хүн гэдэг чинь хамгийн сайхан ойр дэвт явдаг лээ. Биднес машин дагуутай мал маллаад бол нэг уул аваа толгой дээр гарна. Тэнгэрийн мооход бол машин техник бол явахгүй шүү дээ. Тэгэхэд мартайгаа явах шуурга нэгдүгээр шуурга шуурч ирсэн чи маллаа хатантаа өгөөл оруулаад ирнэ. Дугуйт тэгвэл тэгж явж хүн бол байхгүй шүү дээ. Нэвтрүүлгийг хамтран зохион байгуулагч Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Малын бүх төрлийн паразитын эсрэг өндөр үйлчилгээтэй тарилгын бэлтгэл. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Алсын хөх цайдмаас, өдрийн одтой цайдмаас, ажнай хүлгийн зоон дээр аривын талынхаа гүн тийш агшин зур холдсон хөдөө талын үзэсгэлэн хөөрхөн хөрслөг бор Монгол бүсгүй. Залуу малчин намжилд орж иргэд орж ханд гэж суурин газраас хөдөө нутгийн бэр болон ирсэн залуухан малчин бий. Тэрээр угтан сэтгүүлч мэрэгжилтэй бүсгүй. Дэргэд түших сайн хань дэгдэхий бяцхан өрийнхээ төлөө эзэмшсэн мэрэгжлийн орхиж энгүүн сайхан хөдөөг зорьсон залуу малчдын бас нэг төлөөлөл дорж ханд бүсгүй өнөөсөн. За бид одоо гашар сумын очиргадад бас залуу малчин
айл өрх ер нь нэмэгдэж байгаа гэсэн юм мэдээллийг бол бас өмнө хот айл нэвтрүүлгээрээ үзэж таханд хүргэж байсан. За туслах малчин нэвтрүүлгээрээ бас мөн дамжуулан бас хүргэж байсан. Тэгээд тэр одоо залуу малчин айл өрхөдийн бас нэгэн төлөөлөл бол намжилд орж явах гэж айл байгаа. Тэгээд намжилд орж ингээд орж чанд тийм ээ. Бас энэ нутгийн бас залуухан юм малчин бүсгүй байгаа. За тэгээд одоо ингээд орой сони ямаага хотлуулаа хасчлаа. Та хэдийн ажил ер нь үндсэндээ ингээд зэгцэрч байна үү? Ер нь оройн маань ажил ингээд дуусч байна. Ер нь авах хөстөө төлний нэг 98 97% нь ер нь авцсан. Тэгээ өнөөдөр яг тэнгэрийн мухад байгаад ишгэхтэй ямаанхан ишгийг ялгаад ямааг нэгэ тусад нь хонуулж байна. Ерхэд бол тэнгэрийн муугаад хашин болохоос тогтоонд бол ер нь хээр гадуураар хонч шít. Тэр нь бол одоо гадуур хотолж байгаа. Тий гадуур хотолж байгаа. Ер нь хашаанд хориод дэснээс гадаа агаар дээр бууцсан дэснээс хоёр шал үүд дэших урганы төлжилт нь хамар ханаад нь үгдэл ханааднаас сэргийлэх маягаар. Сарай ангид тийм. Агаар нь хүртэл шал өөрт чинь нүүл бууц гадаа бол цэвэр агаараар дэрсэн тунд байчин гэдгээрээ сэлгат. Одоогоос 20 хоногийн өмнө яг хэд мал төлж байгаа хоёр бол одоо таат ч бас нэлээд ажилтайсэн шүү дээ. Орой болонгууд л хэр хишиг өдрөөч бас амлуулах. Хураг шиг голхоос ахгуулаад хураг шиг ахгуулна. Амлуулж сураг байгаа ишгнүүдээ зарим нь амлуулна, хураг шигээ тооглож чаглана гэл ажил бол их байсан. Харьцангуйд хаврын ажил ер нь дуусах шатанд орж байна да. Одоо ер нь түрүүчээс бас ногоо сайхан цухуугаад эхэлж байна. Одоо мал ногоонцтоод ер нь зуны одоо сүү сайл дэлгэрээд ирэх юм бол тэр үед бас нэг айтайхан болоод ирнэ үстэй. Тий хураг шиг торнод чирэн тэр үед тэгээ хураг шигээ ялгаад тусад нь хариулаад тэр нь төлжилт нь илүү сайн болоо өвс. Энд эхийгээ сүгөхдөг байсан бол явандаа усандаа орчин, шин ногоондоо орчин. Тэгэхээр ер нь илүү төлжилт нь хурдан. Чин хариулган ч хамаагүй багасаад ирнэ. Өдрийн цагаар хүртэл одоо бас гэртээ ороод бас нэг зургатаа нэг хэсэг хараа суух тийм завтаа бас болж байгаа шиг байлаа шүү. Зав бол бас харьцангуй гараад байгаа. Анх нь бол мал төлн ямаа самна гэдэг ид ажил бүжгэн жийсэн үйл байгаа. Одоо бол бас нэг хаяа нэг ороод нэг 5 минут зурагт үзчих чинь завсар заагаар нь хотныхоо ноос юмыг бултаад бас юм авчвал бас тэгээ зав гараад амралттай болоод байгаа. Ер нь хөдөө ингээд бас мал дээр маллоод амьдарч байгаа. Ер нь заавал суурин газар орсонгуудаа хөдөө ингээд амьдарч байна да. Мал дээр байна да гэдэгтээ ер нь өөрөө сэтгэл дундуур байдаг уу? Тийм үе байсан уу ер нь? Тийм үе л яг нөө анх шантрах барих тийм зүйл байдгийн жоо. Гэхдээ одоо манай залуучууд бас ер нь нэмэгдээд ингээд хөдөө гараад байна гэдэг байна шүү дээ. Тэгээ бас одоо бусад залуучуудаа уриалуул одоо юу гэж хэлэх. Тийм яг хөдөө ер нь ягаад те дипломтой мэрэгчлээ хүн гарч болохгүй. Ер нь дипломтой хүн худалдаж чигээд юм үйлчлэг чигээ явж ирснээс мал дээр малын бэлчээр дээр явж байвал илүү хүнд харагдахаас тэр өөрөө чинь ажил төрөл аль аль талдаа ер нь ирээдүгөө ботсон ч тэр нь их том зорилго тий гэж их боломжтой гэдэг байна шүү дээ. Тий хамгийн том боломж мал дагуул ам тусна гэдэг үл яг бүр утгаараа л ганда. Дэлхий дүүрэнгээс нарны элч буурч үдшийн бүрий задагтаа зэрэгцсэн малчид маань мал сүргийн хотлуулж нэгэн өдрийн ажил үйлс зэгцэрхийн зэрэгцээ. Нэвтрүүлгийн маань нэгэн дугаарч бас өндөрлөж байна үзэгчдээ. Маргааш өглөөний мандах улаан нартай зэрэгцсэн дэлгэрэн өрнөх малчин төмнийхэн ажил үйлстэй эргэн уулзцгаая. Заавал тийшээ хамт явъя. Анхны шангаруура мялч атрин шимэр түрүүргөд намрын тал тариатагаад намайг чамайг наашригч байна. Залууна заатамдаря заавал тийшээ хамт явъя.
Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Зүйтэй Эвомек худалдаанд гарлаа. Мал сүргээ эрүүл байдгахад чанартай эм бэлтгэл хэрэглэхийг зөвлөж байна. Мал нэг бүрийг хайрлан хамгаалцгаая. Зүйтэй Эвомек. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк. Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй сайн малчин хөтөлбөрийн хүрээнд Төрийн банк малчны зээлийн хүүгээ 10% болгон буурууллаа. Төрийн банк.